Төрийн банк дундаж давхаргыг бий болгож үндэсний тэргүүлэгч банк байх зорилттой 2021 оноос 2024 онд дундаж давхаргыг дэмжих банкны цогц хөтөлбөрийг шат дараалтаар хэрэгжүүлж эхэллээд байна. Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр тус банк засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран ажиллах санал жижигт гар хэсэг зурлаа. Тэгээд төрийн банк маань бол 501 салбараараа дамжуулаад 4000 ажилтнаараа дамжуулаад одоо энэхүү нийгмийн дундаж давхаргыг дэмжиж боожуулагч чиглэлээр бол үйл ажиллагаагаа эхлээд төлөвлөгөө боловсруулад ингээд явж байгаа. Тэгээд нийт одоо энэ төр засгийн байгууллагууд болон агентлагуудтайгаа бид нэр одоо цаашдаа төлөвлөгөө гаргаад хамтран ажиллах гэрээ байгуулад ингээд явна. Өнөөдрийн үед бол анхдагчаар одоо жижиг дунд үйлдвэрлэлийн газар маань хамтран ажиллах гэрээ байгуулад ажиллаж байна. Нийт 16 чиглэлээр хөтөлбөр боловсруулад 3 жилийн хугацаанд бол ингээд хөтөлбөр маань хэрэгжиж явах юм байнамаа. Тэгээд бид бүхэн бол одоо ингээд төлөвлөгөөгөө боловсруулад сая төлөвлөгөөнд гар ирж зурчлаа. Тэгэхээр энэ 12 сараас эхлээд бид хүн бол төлөвлөгөө хэрэгжээд эхэлнэ. Эх онд бол ингээд бүтэн хэрэгжин үндсэндээ бол 3 жилийн юм төлөвлөгөө. За нэгдүгüүрт мэдээ шинэ бүтээгдэхүүн гаргана. Өөрөөр хэлбэл жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид дундаж давхаргад чиглэсэн шинэ бүтээгдэхүүн гаргана. За энэ бол мэдээж одоо зээлийн үйл ажиллагаа байгаа. За мөн одоо төрийн банкны аймагуудын салбар дээр бол бизнес инкубатор төв байгуулах замаар зөвлөх үйлчилгээ үзүүлж одоо бизнес эрхэлж байгаа зээл авч байгаа иргэн аж ахуйн нэгжүүдтэйг одоо зөвлөх үйлчилгээгээр хангах алдаа дутагдлыг нь одоо илрүүлж алдахгүй байх энэ одоо боломжуудыг олгоно гэсэн үг. За гуравт нь бол мэдээж хүний нөөцийн асуудал байгаа. Энэ дээр хоёр тал хамтраад бас тодорхой арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар ингэж төлөвлөгөөндөө тусгаж өнөөдөр ойлголцож эхэлсэн. Уг хөтөлбөрөд хэрэгжснээр бичил болон жижиг дунд үйлдвэр үйлчилгээ эрхлэгчдийн мэдлэг чадрыг дээшлүүлэх, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэхэд бодиттой хувь нэмрийг оруулж, дундаж давхаргын нийгэмд эзлэх хувь хэмжээг нэмэгдүүлж чадна хэмээн төрийн банкны зүгээс ихээхэн ач холбогдол өгч байгааг цохон тэмдэглэлээ.